Hi, Slim Mamas. За Индонез улсын Бали хотоос мэдчилж байна. За Бали дээрээ өнөөдөр 4 өдөр нь тэгээ 4 өдөр аялсан байгаа байна. Oh, thank you. You're welcome. Have you got a fork? Thank you. За Бали дээрээ 4 хоног аялсан маань байна. Тэгээд би тэгэд амар олоолаа ирсэн. 16-аа 8 adults 8 kids хамт ирсэн байгаа. Тэг өнөөдөр би solo trip хийж байна. Бичлэг хийх гээд. Look at this, my new bag. So good, right? So happy. This matches both. I'm glad. За тэгээд 2025 оны highlights-а дуусгах гээд тэгээд эхний өмнөх бичлэгүүд дээрээ би 2025 онд юу хийж бүтээсэн бэ? Амжилт гаргасан, өөрийнхөө хэмжээнд амжилт гаргасан. Тэр амжилт маань ингээд амжилтыг хэмжихэд амар хэцүү байдаг. Тэгэхээр ингээд нөгөө миний хувьд амжилтаа би ингээд итгэхэд хомоор тавьчихаар ингээд амар хитээг өтөч юм шигтэй. Итгэхийг бага тавьчихаар ингээд хүн нөгөө томор сэтг том мөрөөд гэдэг шиг ингээд дотор маань ингээд зөрчилдөд байдیں۔ Тэгээд нөгөө өөртөө амар зөөлхөн хандах гад өөртөө өөрийгөө хайрлах гад ингээд хит том зорилго тавьж хит өөрийгөө хүчлэхээ болоод майндсетээ өөрчлөөд ингээд өөртөө зөөлхнөөр урагшлыг зөөлхнөөр ингээд өөрийгөө өөрчлөе гэсэн тийм бодолтой 2025 оны эхлүүлжсэн. Тэгээ одоо яг ингээ харахаар миний англи хэл ингээ сайжирсан байгаа байхгүй юу. Тийм гутлаа англи хэл сайжирсны дараа дасгал хөдөлгөөн нөгөө тогтмол хийдэг болсон гэсэн шүү дээ. За энэ хоёр бол so easy peasy highlight байгаа. За дараагийн миний бүр ярихыг хүсээд байгаа 2025 онд хийсэн өөртөө гаргасан амжилт маань юу вэ гэхээр би өөрийнхөө майндсетийг өөрчилсөн. За тэрний яаж өөрчилсөн бэ гэхээр ингээд Австралид ирсэн чинь амьдралаа ингээ шинээр нэг ингээ харах, шинээр эхлүүлэх ингээ шин бүр ингээ бүх юм ингээ амар сони шин болох тийм цаг хугацаа өгсөн юм шиг санагдаад тэг ингээ яг би ингээ өмнө юу хийж бүтээжсэн юм бол тэ ингээл яаж амьдарч ирсэн юм бол миний алдаа юу юм бол би юу сурсан юм бол гэл ингээд өөрийнхөө ингээд амьдралыг айгүй их дүгнсэн тийм жил байсан эхний жил. Одоо яг Австралид ирээд одоо ингээ он гарангууд 2 дахь жил рүү орох гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээ 2 дахь жилээсээ тэрийг ингээ дүгнээд би за би өөртөө зөөлхөн хандах хэрэгтэй юм байна. Өөртөө тодорхой хэмжээний яг биелэгдэж болох зорилго тавиад тэрийг ингээ амар гоё ингээ хийх хэрэгтэй юм байна гэж ингээ бодож байгаа байхгүй юу. Өнгөрсөн ингээд өөрийнхөө одоо ингээд манай хамгийн том охин 11 хүрж байгаа. Яг он гараад 2026 оны 1 сарын 16-нд тэгэхээр ингээд ээж болоод 11 жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд бүхэл бүтэн амьдралын 3/1-ийг ингээд ээж болох 3 хүүхдээ өсөж хүмүүжүүлэхтэй ингээд юм ээжийн үүргийг ингээд 11 жил ингээд хийсэн байна л та. Тэгээ ингээд харахаар 3 амир хөөрхөн хүүхэд ингээд өсгөөд төрүүлээд өсгөөд тэгээ 3 хүүхэд маань эрүүл ажралтай явж байгаа маань ингээд миний хийсэн хамгийн том зүйл юм байна гэж бас хараад яагаад гэхээр нөгөө хүүхэд гараа гэртээ суугаа ямар ч ажил хийгээгүй өөрийгөө олоогүй өөрийгөө таниагүй за тэгээд юу ч хийгээгүй юм шиг юу сураагүй юм шиг юм мэдрэмж ингээд үлддээ штэ ээж нарт. Тэгэхээр яг тэр үнцгийг би бас өөрчлөе гэж утсан өөрийнхөө харах үнцгөө. Тэрэн дээр юу вэ гэхээр би ингээд амар хөөрхөн эрүүл хамгийн гол нь эрүүлтэй эрүүл ажиргалтай 3 хүүхэд ингээд өсгөөд
хүмүүжүүлээд ингээ явсан юм байна. 10 жилийн хугацаанд би үнэхээр том зүйл хийж бүтээжээ ээжийн хувьд. За тэгээд ажил мэргэжил угаасаа мөнгө төгрөг бол угаасаа хүн хэрвээ чи хөдөлмөрлөжлээ байвал чи ямар нэгэн юм сурж байгаа хэрвээ чи ажил хийж ивэл хэрвээ ямар нэгэн зүйл хийж ивэл чи тэрнээсээ үр шим өгөөж авч лаа. Тийм болохоор тэр талаар би бол ярих гаагүй. Яг нөгөө майндсет өөрчилсөн талаар ярих га. Тэгээд гол ибэр горох амар их тойроо байна л та. Ингээд өөрийгөө хайцсан гэх юм уу? Ерөөсөө би юунд туртай байлээ? Би яавал ажралтай болдог вүлээ? Миний би эрүүл байгаа байлуу? Би яавал амард юм бол? Яагаад би стресстэй байгаа юм бол? Энэ стрессийг би яаж өөрөө тайлах уу? Яавал би өөрийгөө эрүүл байлгах уу? Би өөрийгөө яаж хайрлах уу? Гэдэг талыг одоо энэ юг өнцгийг ингээд аявих бодоод тэгээд алхмууд хийж эхэлсэн. Тэгвэл яагаад энийг бодох болсон бэ гэсэн чинь би ингээд өвдөх юм бол ингээд сайн ингээд хичээл хийж байгаа сүүлийнхаа семестр дээр жоох өвдөд тэгсэн чинь өвдөд ингээд хөвтөж байгаа байхгүй юу? Даралт ихсээд халуураад тэгээ бөөр өвдөөд ингээд ханаа түрээд тэгээ хөвтөнгууд ер нь ингээд нэг амар өвдөд идэг төрлийн юм биш байхгүй би. Тэгээ ингээд өвдсөн чинь надад бүр ингээд амар сонь юм бодогдоод би ингээд өвдөөл хөвчих юм бол би хаана амьдарч байгаа надад ямар ч хамаагүй. Ямар сургууль сурж байгаа нь тэ ажил хийж байгаа нь хүүхдүүд ингээд Австрали ирээд сурж байгаа ийм оронд ингэж амьдарч байгаа надад бүр үнэхээр тэр өвдчихл юм бол юу ч сонирм биш юм байна. Чи юу ч хийж чадахгүй. Босоод хичээлдээ ч явж чадахгүй, ажилдаа ч явж чадахгүй, хүүхдүүдтэйгээ чанд гоё фан байж чадахгүй, босоо хоолойч чадахгүй, гэрээ зэрлж чадахгүй тийм байдал орох. Тэгэхээр би ээжүүд бид нар өөрийгөө хайрлах нь амар зөв юм байна. Чи эрүүл, чи сайхан, чи ажралтай бэж чиний дэргэд ажралтай хүүхдүүд өсөж тарних юм байна. Чи эрүүл сарвал бэж чи энэ гэрийг энэ хүүхдүүдээ нөхрөө халамжилж авч явах юм байна. Чи эрүүл сарвал чи хэрэг стрессгүй бэж чи хөөрхөн байх юм байна. Жингийн илүүдэлгүй байх юм байна. Чи би чинь ингээд юу ч өмсөн гоё, арьс чинь гоё яах юм байна. Гэдгийг би ухаарсан жил байсан юм аа 2020. Амар хожуу ухаарсан байна л та миний хувьд. Гэхдээ ухаарсандаа би баярлж байгаа. Гол нь ухаарад зөв алхмууд хийгээд ихсэндээ би бүр ингээд үнэхээр happy байгаа. Тэгээ зөв алхам хийдэг нь ямар алхам хийсэн бэ гэдгээ би одоо ярих гэдэг юм л та. Тэнгууд үнэхээр миний mindset амар өөрөөс үр дүн миний биен дээр мэддэж ихсэн. Би ингээд anger management-тэй уураа захиарч ихсэн, стресс менежменттэй захиарч ихсэн. Ерөөсөө ямар ч юм хичээл сургууль одоо юу гэдэг терапи сешн одоо юм авсангүй л дээ. Зүгээр өөртөөгөө тулж ажиллаад Аня чи яг юу хүсэж байна? Чиний бие юу нэхэж байна? Чиний бие амармаар байна уу? Чиний бие унтмаар байна уу? Чиний бие сурмаар байна уу? Чиний бие гараад гой бичлэг хиймээр байна уу? Чи гой нүгрээ будаад гой гадуур явмаар байна уу? Чи гой хувц өмсмөр байна уу? Чи хүүхдүүдтэйгээ гой хоол хийж идмээр байна уу? Чи хүүхдүүдээ гоё өрөөгийн янзлмаар байна. Хүүхдүүдийнхээ хувцсыг өвчмээр байна уу? Тэ нэг яваад угаалгах хийх юм одоо юу дээ. Одоо ингээд гэр муухай байхаар амар стресстэй. Тэ ингээд цэвэрлээд тавьсан ч угаасаа муухай болоод тэ ингээд ээжүүд амар стресстэй зүйл шүү дээ. Энийг хүртэл би ингээд майндсетээ өөрчилж байгаа байхгүй юу? За, гэрээ би цэвэрлэмээр санагц үедээ цэвэрлэе. Гэхдээ миний нүдэнд тэр гэр муухай харагдах юм бол би стресстэй байдаг. Одоо нэг жижигхэн хэмжээний нөгөө OCD-тэй бишгтэй ингээд муу харагдаад байдаг. Тэгэхээр тэрийг ингээд харж би стресс жахаа орно босоод цэвэрлчих юм бол тэр 2 минут ажиллаа. Ингээд байнд орохоор би ингээд байны өрөө муухай хахаар надад муухай санагдаад. Тэнгуут ингээд альчуур авчираад спрейд заад цэвэрлэхөө тэр надад 5 минут зарцуулж байгаа. Тэгээд дараа нь орхон би ингээд цэвэрхэн гоё байны өрөөнд bathroom-д орохоор надад аим гоё мэдрэмж төрдөг. Би ингээд за би гоё юм амжуулсан юм шиг юм мэдрэмж төрдөг. Тэгээ гоё ингээ хүүхдүүдийн хурыг ялж юм уу, хүүхдүүдэд усанд оруулж юм ингээд жижигхэн зүйлээс стресстэй байсан нь амар мэддэгдээд тэр жижигхэн зүйлүүдийг зүгээр л хоошоо тавихаар л стресс үүсдэг юм байна. Бүх зүйлийг хоошоо тавихаар стресс үүсэж байгаа би мэдрээд
тухайн хиймээр байгаа хийхийг хүссэн зүйлийг яг тэр үедээ босоод хийчихдэг бас. Тэгсэн чинь миний амьдрал үнэхээр easy peasy. Үнэхээр easy бас. Одоо жишээ нь ингээд кино үзмээр байвал шууд хөвтөг киног үзчихдэг. Тэгэл ингээл өөрөөдөө гомдол тэгэл энийг хийснээр дараа за нэг тэрний дараа киног үзчих. За ингэ чи. За тэг чи. За энийг хийчи гэл тэрийг би хичээл дээрээс олж авсан байхгүй юу. Ягаад тэгэхээр хичээлийг хийхгүй хойшин тавиад байгаа байхгүй юу. Өмнө нь би ихнэр би гэрээ зөвлөх хэрэгтэй. Би хоол хийх хэрэгтэй. Тэрний дараа би хичээлээ нэ. No ани үгүй юм бэлээ. Хийх хэрэгтэй зүйлээ зүгээр шууд тэр дараа хийчмээр юм бэлээ. Амар хөөрхөн жижиг альбом гэсэн. Мен 2025 онд хийсэн хамгийн том зүйл бол өөрийгөө хайрлах сурсан. За үргэлжлүүлээ дээрээ. Одоо яг гэхдээ нэх удахгүй баг. Түрүү ярьсан штэ нөгөө хийхийг хүссэн зүйлээс босоод хийчихээ. Тэгвэл би стрессгүй байна гэдэг нь бүр надад амар гоё юм. Бүр үнэхээр үр дүнтэй байсан байхгүй юу. Тэгээд дээрэс нь өөрийгөө нөгөө яагаад өгдөөд байна вэ гэсэн чинь ингээд хууч өвчмөс байхгүй штэ. Ингээд залуу хүмүүс бид нартэй яг байж болно. Гэхдээ ингээд сэтгхүүнээсээ болоо стресснээсээ болоод хүн ер нь бүх өвчин биедээ үүсгэж юм байна гэдгийг би амар сайн юу гэдэг юм ингээд ухаараад тэнгутлаа өөрийнхөө стрессийг амар сайн зүгээр тайлаад өөрийгөө хайрлаад өөрийгөө гоё өөртөө цаг гаргаад эхлэхээрээ өвдөл байхгүй болж. Энэ ингээд бүр ингээд жижигэн зүйлээс эхэлж байгаа хгүй юу. Жишээ нь ингээд би ингээд өглөө ингээд босохдоо шууд ингээд уцаа бариад уцаа скролддаг байсан бол өглөө босоод за тэгээд дээрэс нь хүүхдүүд өглөө сэргэн гутлаа шууд зураг тасаадаг. Тэнгутлаа тэрийг болиулаад. Тэгвэл манай гэрт угаасаа хүүхдүүд уц үздэггүй. Мишель том болохоор уцаа авч явдаг. Гэхдээ Мишель ерөөсөө гэртээ уцаа үзгүй. Зөвхөн хичээлээ дараа гэртээ эрэхтэй уцаа үздэг. Одоо гэхдээ Мишель амралтайгаа болохоор өөрөө уцаа кэрлээд яваа тань. Бас нөх нь хэрэглээ бас нэлээд их болж байгаа. Тэгэхээр өглөө босоод уцаа скролдохоо болж гисэн. Тэр маань бас ингээд өглөөг эхлүүлэхэд амар чухал байгаа байхгүй юу? Өглөө ингээд амар гоё амарсан мэдрэмжтэй сайхан унтаж амарлаа да гэж сонголтын дасгал хийгээд бие чагнаад тэгээд сайхан өглөө байна. Цаг араад хэрвээ надад нэг 5:30 юм 6 хаан бол би шууд босоод гараад алхацдаг. Тэгэхээр шууд бас үлэн гарахаар ядраад идэх болохоор өглөө босоод юу зөгөн балтаа уусаа угаад тэгээд нэг obvious ч юм уу эсвэл бар ч юм уу тэгээ өндөг шараач ч юм ингээд өглөө жоох юм идчихээд эсвэл кофе гуучих гэрчтэй. Тэгээд ингээ өглөөнийхөө сэрж байгаа нөхцөл байдлаа ингээ өөрчилж эхэлж байгаа хгүй юм. Өглөө ингээд эхлээс тухайн өдөр ингээд ямар шалтгаалдаг ингээд бла гэсэн амар олон подкастаас сонсоод. Гэтэ тэр болгоны ингээд шууд амьдралаа гэрс ингээл нэг өдрөөс эхлээл өөрчилж бас чадахгүйгаас хойш жижигэн алхмаар өөртөө өөрчлөлтийг ингээд одоо юу гэдэм зуршил болгоё гэж бодоод. Тэр бол миний үнэхээр сайн зуршил болсон. Өглөө босон утаа уцаа скролдох болсон. Ерөөсөө скролдохгүй шууд цаг хараад тэгээ шууд босчдөг орноосоо. Тэгээ ингээд жоох ингээд өглөөтэй танилцаа өөрийгөө чеклээд тэгэхгүй бол өглөөс ирээд уцаа скролдохоор буцаад би ядраад байгаа юм шиг мэдрэмж аваад ерөөсөө ингээд сэргийж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд өглөө босоод гоё ингээд сонголтын дасгал хийгээд өөрийгөө ингээд чеклээд тэгээ гоё ингээд босч гисэн бас нөгөө стресс юм уу өглөөний эхлэл өөрийгөө хайрлахын алхам болчих таахгүй. Өөрийгөө хайрлах хэрэг юу ч хийхгүй бүх зүйлөө хөвтөл бие чагнал хөвтөд байгаа зүйл бол биш л дээ. Ингээд зөв цагтаа өөрийгөө чагнаад юу хүсэж байгаагаа мэдрээд хүсэж байгаа зүйлээ хийгээд өөрийнхөө амьдралаар энэ удаа энэ ганцхан цагаас гоё амьдрал сайхан амьдралаараа хайртай хүмүүстэйгээ сайхан амьдрахыг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх юм бидний харах өнцгөө байгаа юм л да. Харах өнцгөө өөрчилж эерэг талаар нь мэдээ зөрөгдөлтэй зүйлээ зөрөг талаар нь үнэн бод зүйлээ үнэн бод дээр нь харж таарна. Гэхдээ ингээд юм эерэг хандлаар сайхан юмны сайхан зүйлийг олж хараад байхаар эргээгээд ингээд нүүрэнд инээнсэл тодроод нүдэнд баясал төрөөд цаанаасаа ингээд аавраа сайжраад гоё ингээд энерги гэрлэн бүрхүүл сайжраад өөрөөсөө гэрэл цэцруулаа өөрөөсөө энерги цэцруулахаар хажууд хамт байгаа найз нөхөд ажлын газрынхан гэр бүл хүүхдүүд хүртэл ингээд мэдэрч эхэлж байгаа хгүй гоё энергитэй гоё хамт ажиллахад гоё байдаг хамтаа гоё кофе ууй гараа ээжэнги тгий ингээд бүр ингээд жижигхэн зүйлүүд ингээд амар их ингээд надад мэдрэгдэж эхэлж байгаа. Тэгээд
За дараагийнх нь юм юу вэ гэхээр өөрийгөө хайрлаж эхэлснийх нь хоолоо. За хоолн дээр гээд үнэхээр юу ч хамаагүй ажралт болж байна. Юу идмээр тухайн хоолой зүгээр л тухайн үед идчих. Ерөөсөө ингээд тэр эзний дараа энэ намайг таргалуулчлаа. Энэ намайг ингэчлээ. Өнөөдөр шал дэмий идчихээ. Хитрхий хийжлээ гэсэн бодол чи өөрөө даалт ухамсарлуу яваа таны биед ингээд сөрөгднөлөө үзүүлээд байгаа байхгүй. Тэгэхгүй энэ хоол ингээд сайхан орлоо. Одоо би энийг ингээ гараад 5 минут алхаа шингээчи, 30 минут алхаа шингээчи, эсвэл оройдоо нэг юм тасгал хийчи, йогонд явчи, жимдээ явчи гэдэг юм уу тий. За эсвэл ингээ жоохон хэтрүүлээд идчихлээ дээ. Одоо хоо шингээх юм араас нь ууж гэдэг юм уу. Эсвэл ногооны смүрээ ууж гэдэг юм уу тий. Ингээд тухайн процессыг хит одоо ингээд буруугаар хэтрүүлэн бодох чи өөрөө даалт ухамсарлуу очоо таны биед шууд нөлөөлөд байд юм байна. Тэгэхээр тэрэн дээр би ингээд майндсет өөрчлөлтөн тэрэн дээр ингээд ажиллаад байхгүй өөрийнхөө даалт ухамсартай. Тэнгууд даалт ухамсартай би өөрөө мэдээлэл мессеж өгөөд тэгэхэд миний бие минь яг адилхан болоо да. Одоо жишээ нь ингээд би гоё эрүүл чирэг гоё илүүжилжингүү гоё тэг ингээд баймар байна. Гэтэ би хүссэн хоол идмээр байна гэж би өөртөө бодож яа тэгэхээр би ингээд дэглэм барих дурггүй би ингээд дэглэм барихаараа гээд амар төвхтөө санагдаа тэр юм ч мэдгүй юм ч мэдчих болохгүй ч гэдэг тэгж бодохоор амар надад стресс нэмэгдээд байгаа юм шиг санагддаг болохоор би ерөөсөө тэгдэггүй. Тэгэхээр ингээд идмээр байгаа зүйлээ ингээд өөрөө идээд тэрнийхээ араас хараа за би одоо ийм хоол идсэн юм чи ингээ сайхан шингээч гараад алхах за хоол идсэн юм чи сууж болохгүй хөвтөж болохгүй те ингээ гоё бүжиглчээ юм ингээ хүүхдүүдтэйгээ за эсвэл нэг сайхан гэрээ цэвэрлчээ за эсвэл хүүхдүүдийн хувцсыг эвчээ за эсвэл нэг аягаа угаачээ за нэг хальт вакуум тоосоос оруулчих гэдэг юм ингээд өөртөө ингээ жижиг юмнууд өгөөд тэр минь ингээ даалт хамсарлаа очоо миний хоолыг аим гоё ингээ шингээгээд юус илүү жижигтэй болохгүй гэсэн гэдэс хэвлэгийн таргалт үсэхгүй ингээд энэ гоё уусч ийна гэдгээр ингээд майндсет ингээд даалт хумсраа жижигнэр ингээд өөрчлөд байгаа байхгүй. Тэгсэн тэрийг би юу нэр авсан гэсэн чинь нөгөө миний өмнө hirсэн Mel Robbins-ийн подкастн дээрээс би сонссон. Нөгөө жишээ нэг гэж байгаа байхгүй. Энийг гэл ингээд сэдвээ ингээд өөрчлөө ярьж. Яа тэгэхээр энэ мань миний ярих гэдэг зүйлтэй яг ингээд судалгааны үр дүнд нотлогдсон байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд яг ингээд маш өндөр 200 хэдэн давхар ингээд буудлыг цэвэрлэдэг 6 биш ээ 60 эмэгтэй ингээд ажилтан байгаа байхгүй. Тэнгуул тэр 60 эмэгтэй ажилтныг 2 групп болгож хуваагаад 30-30-аар нуваагаад эхний 30 групп эмэгтэйчүүдэд ингээд өдөр болго ингээд цэвэрлэгээ хийж байхдаа хүн турах магадaltaй байдаг. Калори маш сайн хасдаг. За тэгээ ажил хийж байхдаа би турж ийн энийг ингээд цэвэрлэх юм бол ингэх юм байна. Доошо дэшээ гүйж байхдаа би турчлаа да. Тэдэн калорий шатаачлаа. Тэдэн алхам алхачлаа да гэсэн мэдээлэл мессежийг ихний 30 өнд өгч байгаа. Яг дараагийн 30 өнд нь юу гэж аваа гэхээр дараагийн 30 өнд зүгээр юу ч хийлээгүй. Зүгээр л нормал ажиллаа хий. Тэ ингээд өдөр өглөө ирээд оройд харахад юу идэх вэ? Яг тэрийг хий. Ингээд 3 сарын дараа 3 сарын өмнө нөгөө 60 эмэгтэй хүний бүх ингээд хэмжээг нь аваад жингийн аваад ингээд бэлхүүсийн тойрог хөвлийн тойрог одоо ингээд өөхний хэмжээ ингээд бүгднийг ингээд аваад цусны даралт бүр ингээд бүх ингээд эрүүл мэндийнх нь хүртэл ингээд судалгааг нь аваад гаргасан ба. Тийм гол 3 сарын дараа юу тохиолдсон бэ гэсэн чинь эхний 30 эмэгтэй 30уулаа турсан байгаа. Тураад бэлхүүсний тойрог нь багасаад бүр ингээд амар гоё ингээд happy болоод дээрэс нь даралт нь хэвэн болоод цусны даралт нь багасаад за тэгээд биеиндх сахарын хэмжээ хүртэл багассан байна гэж гарч ирж байгаа хгүй. Юу ч хийгээгүй. Яг адилхан ажиллаа 60 эмэгтэй 60-уулаа яг адилхан юм байж байгаа. Бүр ингээд яг адилхан. Тэгэхэд ийм том нөлөө гарч эхэлж байгаа хгүй. Тэгэхээр тэр 30 ихнийг 30 эмэгтэй юу гэж хэлсэн мэхээр зүгээр л даалт ухамсарт нь мэдээлэл хүргээд даалт ухамсарт нь ингээд командлаад за ингээд та ажлын ихтэй дурах боломжтой гэдэгтээ яг адилхан. Та гэрээ цэвэрлэхдээ жингээ барих боломжтой. За бүр ингээд тураад ах юм хайшин. Гэхдээ жингээ барих боломжтой. Угаасаа гэрээ ажил чинь маш их калори шатаад шүү дээ. Тэгээ ингээд ээжүүдээ ажиллаж угаасаа unstoppable. Тэр хизээш тусахгүй гэрээ ажиллаараа би өөрийгөө жингийг барьж болж чадчихаа. Гэхдээ бодохдоо ёо энэ нэг шалыг нэг угаачихсан. Ёо тоосоо нэг соруулчихсан. Ёо дөнгө сая соруулсан шүү дээ. Ингээ хог хайчлаа. Ёо энэ аягийг одоо яа цэвэрлэнэ гэж бодохдоо биш.
За би энийг ингээ хийчихье. За тэгээ энэ муухай харагдаад байна ш би энийг хийчихье. За би сая жоохон юм идчихлээ дээ. Гэс тоосоос оруулчихъя. За би сая түрүү нэг юм шоколад чоколад идчихлээ дээ. Би гэс хүүхдүүдэд хувцас өвчтий гэдгийм үү, энэ бол зүгээр жишээ шүү дээ, тэ. Иймэрхүү байдлаар өөрийнхөө ингээд далд тухамсар тий. Өөрийнхөө ингээд бодлыг өөрчлөөд эхлэвэл happy болоод байна. Тэгэхээр би яг энэ дээр жижиг алхамаар өөрийгөө өөрчилж эхэлсэн. Тэр нь ингээд миний амьдрал одоо ингээд 2025 онд хийсэн жижигхэн амжилтуудын маань нэг болж чадсан юм аа. Одоо тэгээ яг бүх зүйлдээ тэрийг хэрэгжүүлэх гэж хичээж байгаа, амьдралынхаа нэг хэсэг болох гэж хичээж байгаа. Яг сууж байгаа газраасаа юмаа сураад авъя, хийж байгаа ажилласаа нэг скил нэмээ сурчий. Тэр хүнтэй харилцаад нэг шинэ үг мэдээд нэг мэдчихий. Энэ одоо энэ найзуудынхаа ярианаас нэг гоё хилцүүг аваад сонсч ич гэдэг юм үү те, нөгөө гээд хар ярианы хэллэгч амар өөр эдэн штэ. Тэг би амар тийм юм ном одоо юу гэдэг юм ингээд юм амар өөр ирдэг гинэ. Ямар ч хар ярианы юм сул үг мөг хэрэгэлдэггүй ингээд амар юм яг ярих зүйлээ яриад ингээд зогсч магсчдаг. Тэгэж ярьдаг гэж аахгүй би. Тийм гол ингээд яг гоё найзуудтай харилцаан дээр хар ярианы хэллгүүдээ хэлж сурж байгаа юм. Тэгээд тэдний харилцаа яриа хоёр хүн хоорондоо харилцаад яриа сууж байхаас хүртэл би ингээд тэрийг тэгж хэлсэн юм байна шүү дээ. Энийг ингэж асуудаг юм байна шүү дээ ч гэдэг үү те. Ингээд жижигэн зүйлүүдээ ингээд сураад ажиглаа явж байгаа юм л та. Тэр энэ маань миний 2025-д хийсэн бас өөртөө гаргасан амжилтуудын маань нэг байсан. Өөрийгөө хайрлууллаа, стрессээ зохицуулж сурлаа. Гэтэ бүр сураагүй шүү. Бүр ингээ фул стрессээ арилгаал, фул би happy болоод, фул цаа ирүүл битээ болоод та биш. Зүгээр л тийм болгож жижигхэн алхам хийж сурлаа гэдэг юм байна. Надад өнөөдөр маш том алхам байлаа. Маш их баярлалаа. Тэгээд 25 оны минь highlights Индонез улсын Бали хотоос мэдчилж байна. Тэгээд ярьж дууслаа. Наттай хамт байсан баярлалаа. Энэ үртэл сонсон маш их баярлалаа. Тэгээд та ч гэсэн өөрийгөө хайрлж ээжүүд бид нар хүчтэй, бид нар сайхан, бид нар гоё бэжиж хүүхэд гэр орон сайхан байх юм байна шүү. Бид нар ажиргалтай бэжиж хүүхдүүд ажиргалтай. Бид нар эрүүл ээжиж хүүхдүүд эрүүлэн. Бид нар ирч хүчтэй бэжиж гэр бүл ирч хүчтэй байна шүү. Тэгэхээр бүгдээрээ өөрийгөө гоё энергийг цэнэглэе, өөрийнхөө тархийг амраая, өөртөө happy болцгоё гэж хэлмээр байна. За баярлалаа.